Зохиолыг бичсэн Ламсүрэнгийн Саранчуя, зохиолыг уншсан Туул Синди, гуниг хөөрсөн Замбойлон. Альгармаа хүүхдүүдийнхээ хамт сөхөртөл ядарсаар Артурыг даган нэгэн шинэ хорооллын 9 давхар байрны орцоор дээш өгсөв. Тэднийг орцоор ороход шүүдрийн нэг туслах залуу орцны жижүүрийн нэг жижиг өрөөнд сууж байснаа угтан гарч ирээд баг хүүгэн тэврэн дагуулan явсаар цахилгаан шат руу орцгоов. Давхар бэлэн болсон уу? Артур ихэд захирангуй асуугаад Альгармааг бодол тунарсан харцаар харж хүүхдүүдний толгойг ээлжлэн илөв. Бэлэн болсон. 4 давхрын 4 айлаас байрыг нь авч ханаар нь цоолн нэгтгсэн. Төвийн байрнаас бүх тавилгыг зөөж авчраа тогтжуулсан. Тогооч ингэчин оройн хоол бэлдэж байгаа. Ашгүй дээ. Хүүхдүүд ядаарч бүгдээрээ өлсөж ундаасаж авна. Орц бүхэлдээ манайх болсон биз? Бүхэлдээ шилжсэн. Гэхдээ Синти сахигч хязгаарлагдмал хувьцаат компани эзэмшлийн байр гэж улсын бүртгэлд орсон. Захирал яасан бэ? Тэр талаар чи мэдээд хэрэггүй үсттэй. Артур ихэд эвгүүцэн өнгөөр хэлэхэд мөнөх залуугийн хулих бууж чимээгүй болов. Ээжээ, энэ хардаа манай бүх сайнуудыг аваад иржээ гэж хоёр дахь хүү ган бадрахыг баясан хашгирахад том хүү гал бадрах дүүгээ том харж чи наад үг хэлэх хязгаартаа байлгаач аав минь хүнд байдалд орчход байхад хинч бидэнд муу хийж болно. Нагаз эмээ минь яалаа химэн загнав. Ахта загнуулж байгаа хүүгээ хараад Альгармаа ихэд өрөвдөв. Том хүү гал бадрах нь өсөглөөн том биетэй царай тунгалаг алив юмд айхтар дүгнэлт хийдэг үг цөнтөж үе үе сүрхий хурц зан гаргах нь эгээл жижигхэн шүүдэр айтай. Ган бадрахаа дүүнрээ аваад цаад өрөө рүүгээ орж хувцсыг нэмгэл гиснээ гал бадрах ихийнхээ гадуур цувыг тайлж гар дээр нь аягтай цай авчирч тавив. Манайхыг нүүлгээд иржээ. Нэгэнд гэр орондоо байгаа хойно цай ууж хоол идээд унтаж амартаа ээжээ. Амархан чухал. Аав цанаа зовлтгүй. Аав минь ухаантай хүчтэй хүн гэсэн гал бадрах хүү дүүнрээ хооллож амруулахаар эргээд явчихав. Ихэд ядарсан Альгармаа аяг цай уугаад хамаг биеийг нь хөлс салсхийн асгарчав. 13хан настай хүн эцгийнхээ өмнөөс гэр бүлээ удирдах байг харах баярлмаарч нөгөө талаар айдас давтав. Хүн минь том хүн шиг харагдах болох нь. Эцгийнх нь өмнөөс хүүд минь альва нэг гисгээл ирэх үедээ. Энэ зуур гал бадрах тэдний 4 давхарт байх 4 айлын зориулттай байрнуудын ханыг цоолж нэгтгсэн хананд үйл ажиглагдам хаалга хийж шаардлага гарсан тохиолдолд хажуугийн байр руу дамжин орох боломжтой үдээр тийш орж бүх байрнуудын байршлыг үзээд буцан орж ирэв. Хананд хийсэн хаалгыг давхар обойдон огт анзаарагдамгүй болгосон байхыг хүү сэтгэл ханамжтай харав. Ээжээ, тантай яри гэж байна гэсэн 12 настай хүү ган бадрах өмнө нь ирж уцаа өгөхөд хүүгээ ахаас нь өмөрсөн Альгармаа гараас нь татаж хоёр хацар дээр нь ээлжлэн үнсэв. Баярлсан хүүгийн хацар улайж инээд алдна. Байна уу? Байна ээжээ. Би шижир отор байна. Том хүүгийнхээ эрдүү зээл хоолойг сонссон Альгармаагийн нүдээр нулимс мэлтэсгийн дүүрв. Шижир отор анх удаа төрүүлсэн ихээ ээж гэж хэлж байгаа нь энэ ажээ. Оо, миний хүү юу? Альгармаагийн хоолой зангир нь таг болоход ээжээ, та зүгээр үү? Гэх Шижир баатрын сандарсан дуу сонсогдов. Хөөрхий үрмэндээ ээжээ гэж байна. Бас надад санаан зовж байна. Тунгалаг нулимс Альгармаагийн хацрыг даган бөмбөрөн уурсан. Зүгээрээ, ээж нь зүгээрдээ хүмүн. Байранда төвхөн ч гисэн үү? Тэглээ хүмүн, ээж нь жаахан ядраад одоо сайхан амарчих та ээжээ. Аав цанаа зовлтгүй. Та сайхан амраад хончих. Аав өглөө очино. Оо за, ашгүй дээ. Миний хүүгийн ажил нь сайн уу? Сайн байгаа. Та санаа зовлтгүй шүү. Сайхан амраарай ээжээ. Баярлалаа хүмүн. Миний хүү сайхан амраарай. За ээжээ. Хүүн ажил дээр байна. Манай хоёр бас залгаад л байна. Хэр шүү дээ хөөрхий минь. Шижир баатрын энийг сонсогдоод утас тасрав. Альгармаа том хүүдээ жигтэйхэн баярлав. Энэ хүн Альгармаагаас илүү хойд эцэгтэйгээ дотн байдагт нэг талаар баярлавч нөгөө талаар гомдох сэтгэл төрдөг ажээ. Гэтэл өнөөдөр тэр хүн ихтэй санаа зовнон олон жил хүсэн хүлээсэн ээжээ гэх эрхэм нэрээр дуудаж баярлуулав. Ээжээ, та баярлаад энийгэд байгаа мó? Би таныг ингэж инээхэд дуртай. Миний ээж хамгийн үзэсгэлэнтэй.
Ганбаатрах хүүгээ ингэж хэлэхэд Алгирмаа гараа сарвайн наашир миний хөөрхөн хүү ээж нь хүүхдүүдээрээ бахархаж байна гэсээр тэр хүүгээ тэрэн аав. Хүүн ганц удаа олдсон боломжоо ашиглан ингэрт нь наалдан эрхлэнэ. 3 дүүтэй ах хүний зовлонг Ганбаатрах чамгүй амссан нэгэн. Юу вэ хөөе? Бүр мөөмөх өгөхний тэнэгчин гэсэн дуун гарч Галбаатрахын дүүгээ шолон хөхрөх сонсогдоход Алгирмаа түүнийг ширүүн харж маяглаад агараач. Юм л болол муу дүүгээ шоолж загнахын яах гэж ингэж байдгийг чи ах нь үсттэй гэж загнав. Ойлголоо ээжээ. Би Артур ахтай явлаа. Унтаач чи Артур чамаар яадгийн хэрэг байна ээжээ гэсэн Галбаатрах хувцлаж гарав. Артур орж ирээд Алгирмаа санаа зовох айх юм юур байхгүй шүү. Захирал өглөө ирнэ гэсэн. Би чиний ойр байна. Энэ орцонд бүгд манай хүмүүс гэр бүлэрээ нүн ирж байгаа болохоор нааша орж ирэх авил байхгүй. Сайхан амраарай гэд эргэв. Сайхан амраарай Артур. Энэ Галбаатрах яах гээд байгаа золиг вэ? Чамтай явна гэж хуцлаад ах юм гэж Алгирмаа хэлв. Артур энэж хүүгийнхэн чихийг чимхэх дөр үзүүлснэ. Яах вэ? Миний дэргэд хонох гэсэн болол та гэд дагуулan гарав. Ээжээ би хаалга төгччихье гэсэн Ганбаатрах гүн очиж хаалга төгчгöd Алгирмаа дахиад хүүгээ өрөвдөв. Ивэдээ өрөмн яалтаач үлээ. Шүүдрийг ирэхээр сайн ярилцъя да. Хүүхдүүд минь яаж ийм айдастай амьдрах вүлээ? Алгирмааг хүүгээ хөтлөн унтлахын өрөөнд ороход ихэд ядарсан 3 баг хүүхэд нь бисээ тэрэн унтцгааж байлаа. Ивэдээ үрс минь бүр ядарчихжээ. Балчир үедээ хүртэл ингэж зовоогоод шүүдэр минь дээ чи юу л болоод байна да. Машиныг нь хүртэл дэлбэлж амийг нь занал хийлээд чи минь юу хийж орхив та. Алгирмаа өчнөө их ядарсан ч өр нухалсан хүнд бодол тарчилсаар эргэж хөрвөн өглөөдө залгав. Артур шүнжин орцонд тавьсан хяналтын дэлгэц ширтэн нүд хамхилгүй сууж орхив. Хажууд нь багын анд шүүдрийг нь өвчөөд төрчихсөн хүү Галбаатрах огт түүрцсэн шинжгүй дэлгэц ширтэн суун. Сэргэлэн цаваа ухаалаг ихэд хэрсүү зоримог шулуун зантай тэр хүүд Артур хайртай билээ. Артур ахаа хойлоо бэлтгэлээ тасаллаа да. Харин тэглээх өмнө чи ахыхаа ямар их ажилтай байгааг харж байгаа үсттэй. Байдал ноцтой олж байна. Хоёрын хоёр хүн байна да. Хоёлаа ээж дүү нарыг чинь хамгаалах ёстой. Ахаа аав минь яагаад тэдэнтэй өвсөж болдгоо бол тэд бол хувиа хичээсэн анархистууд. Тэд ард түмний төлөө юу ч хийхгүй. Харин ард түмний нэрийг барьж төрөө хоостолсон ловирчд болохоор аав ч өвсөхгүй шүү дээ. Тэгвэл аав минь зөв зам дээрээ яваа юм бэ? Тийм шүү хүн минь. Чи аавыг ойлгох хэрэгтэй. Би ойлгож гинөө. Харин ээж аав дуурлаад байдгийн. Ээж чинь зөв. Ээж чинь та нарын төлөө элэг бүтэн амьдралыг өгсөж байгаа. Гэхдээ бид айдас дүүрэн зогтож амьдарч байна штэ. Тийм шүү. Гэхдээ хүмүн бүх юм зөв зөвтэй голдролд орно. Артур ахаа та бусад хүмүүст итгэхгүй байгаа мó? Өөрөө хинаад бусад хүмүүс гомдох үедээ ийм үед ах нь зөвхөн өөртөө итгэхийг голчилдог. Аав чинь ч мөн адил. Гэхдээ энд суухын нэгэн төр зур унтаж олон шүү дээ. Хин нэгний чухамдаа бид бүгдийн ч байж болох амийг тамаар солих аимшиг далдааг хэдхэн минутын ойр авч ирж болох шүү дээ. Тэд маш их ядарсан. Тиймээс ах нь өөрөө сууж байгаа. Таач гэсэн ядраагүй гэж үү? Ядарсан. Гэхдээ маш их ядарсан. Миний нойр ихэд хурж байгаач ийм үед эр хүн нөхөрлөлөө улам нандагнаж өргөсөн тангараа эрхэмлэн нэг зүрхтэй байдгийн. Артур ахаа та хинтээ нэг зүрхтэй байдаг гэж? Тийм ээ. Би чиний эцэгтэй нэг зүрхтэй. Бид чамаас жаахан байсан. Бидний эцгийг эсэргүү хэмээн цоллож шууд олон шууд бусаар устгаж байсан тэр аимшигт өдрүүдэд нийгмийн золиос болж өнчөрсөн бидгээд яаж игээд л биесээ олж нөхөрлсөн. Нөхөрлөө зогсохгүй шудраг осыг тогтоож хууль завхруулагчид болон төрийн нэрийн өмнөөс өөрийн эрх ашгийг хангагч хуулзуудтай энэ насыг дуустал тэмцэнэ гэж тангаргалж бүлгийн удирдагчдаа амлалт өгсөн. Манай үлий сахигч бүлгийн удирдагч бол чиний эцэг шүү дээ. Надягч биднийг бараг бүгдийг нь өсгөж хүний зэрэгт хүргэсэн ачтан. Мэдээж эмээ маань их ачтай хүн. Харин танаа бүлэг, аавын минь бүлэг үлээ сахигч гэж яасан муухай нэртэй юм бэ? Хөөх, мундаг юм аа. Тийм жаахан хүүхдүүд бүлэг байгуулчихдаг.
Тэр бол өнчөрч гадуурхагдан хавчигдаж хүн зовлонд нэрвэгдсэн хүүхдүүд бидний сэтгэлийн зориг төвчээр байсан. Бид чинь эсэргүүгийн хүүхдүүд гэж адлагдан сургуульд сурахч ирэхгүй золгүй золионд гаргасад байсан. Тийм бол та нарын зөвөө аавд минь болон бид бүгдэд үнэнч байдаг танд баярлалаа. Хэсэг зуур бодол давтан суусан хөвгүүнийг хэлэхэд Артур түүний толгойг инхрийлэн элбэж зүгэрлээ хүмүн. Харин чи өөр замаар явах ёстой гэд шүүрсалдав. Тэр анд сайн нөхөр шүүдрийгэ бодон хэсэг зуур хяналтын дэлгэцийг ширцээрсв. Гинт шүүдрийн чи балтвын дүү охинтой хандлан суу түүнтэй гэрэл гэж хэлсэн сонсогдон хоёр чихэн шуугаад явчихав. Хөөхий балтав. Түүнээсээ бид хаагцлаа. Хандлан суухгүйч түүний дүү бүсгүйг би халамжлан хамгаалах ёстой. Тэр царайлаг сайхан бүсгүй намайг яаж тоов гэжтэй. Энэ шүүдэр дам балаа юм ярих юм. Нүүр нь өөрийн ирэхгүй халуун шатаад явчихсан түүний ханцуунаас гал бадрах хүү угсчин сэгсэрхэд тэрбээр хүүг харав. Артур ахаа та надад яаж задлалтдгийг заагаад өг. Битгий дими юм яриад вэ. Чи бол өөр замаар явах ёстой шүү хүмүн. Зодооны урлаг гэдэг бол эрийн чадал хүчсэрсэн хүнд урлаг шүү дээ. Тэгсэн ч гэсэн би сурмаар байна. Аав ч зөвшөөрөхгүй хүмүн. Зөвшөөрнө дөө. Аав өөрөө Артур ахаараа ганц хоёр цохол заалгаараа гэсэн юм чинь ээж чинь энэ талаар сонсохыг ч хүсэхгүй шүү дээ. Ээжэд хэлэх нь албауу. Би ч гэсэн эр хүн бидтэй. Би аав ээж дүүнраа ямар ч үед хамгаалж сурмаар байна. Та өөрөө бидэнд халдах муу хүмүүс олон гэсэн бидтэй. Өөрөө тэгж хэлчихэд хүүгийн эрс шийдэмгий зан чухамдаа эцгийгээ өвчөө төрчихсөн мэд эцэгтэйгээ адилхан байгааг Артур харж инээд алдав. Алгармаа арайхийн өглөө болгожээ. Тэрбээр шүнжин нөхөртөө завнан сурамхийлгүй эргэж хөрвөөсөөр үүрийн шаргал гэгээ цонхоор шургалах үед босооч цайж ханав. Зүрхээр нь часгийн хідэнтэй зүгэр шивэх мэт хатгуулахад тэрбээр цээжээ дарна тонгойн хэсэг сууснаа босож хөвгүүдийнхээ өрөөнд оров. Том хүү гал бадархан ихэд халуутсан бололтой хүнчлөө тэрчгсэн нүцгэн унтаж байхад бол тэрээр өөртөө зөөлөн дуу алдаж шүүгэнээс нэмгэн хүнжил авч хүүдээ нөмрүүлээд эргэснээ зог тусан эргэж зогсоод хүүгээ ажиглав. Хүүгийнх нь төмгөр цагаан дух эцгийгшгээ хинган хамар дээгүүр хөлс бурзан харагдахад ихэд завнан тонгойж духанд нь уруул хөргөн үнсгэд чихтэж хөлсөнд норсон байлаа. Яадаг вүлээ? Хүмүн зөндөө ядарчихсан байна. Зүгээр байгаа. Шүн Артурыг дагаад гарсан юмсан. Орж ирэх нь мэдэгдээгүй дээ. Яаж орж ирсэн хүүхэд вэ? Алгармаа нөхөртөө завхын зэрэгцээ хүүдээ бас сэтгэл төгшөн завниж эхлэв. Шүүдэр минь дээ. Чи чухамдаа юу л хийгээд байна да. Өөртөө зовж ядрах маанч дүүрч хүүхдүүдээ ядрааж ил байдаг. Ерөн ч тэгээд алийн болгон нуугдаж явах хэлээ дээ. Яасан ч муу яртай. Өчигдөр орой мэдээгээр Монголын ухамсар төрийн бас байгууллагын тэргүүн шүүдрийн машинд тесрэх бөмбөг тавьсан байсныг мэдээгүйгээс машинтайгаа дэлбэрсэн харамсалтай хэрэг гарсан гэсэн мэдээ гарсан. Тэр мэдээтэй зэрэгцээд улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн ган хоёрыг сайдтай холбогдсон 15 улс төрчийг шалгаад бурууг нь нотлогдлоо. Нэр бүхий улс төрчдийг нэр хүндийг нь унгах зорилгоор санаатаагаар гүтгэж хуурамч материал бүрдүүлсэн гин буруутай этгээдүүдийг мөртөн шалгаж байна гэсэн албан мэдэгдэл гарлаа. Шүүдэр минь дээ. Хань минь. Бид одоо яанда. Дийлдэхгүй битгий тэднэр оролдоо гэд байхад даанч хүний үгэнд орохгүй юм даач. Одоо тэгээд гэрээсээ ч нүүр цохолгох аргагүй хитий болтол нуугдах үлээ дээ. Яасан ч хэцүү юм битээ. Ийм хөнгөн хумгаах өдөлж үр хүүхдийнхээ ирээдүг баллахч гэжтэй. Алгармаа хөндөөрлөн өвдөх цээжээ даран үе түмэн бодолж шаналсаар цай чанаж сайхан хоол хий. Нөхрийг нь ирнэ гэж Артур хэлсэн тул ядарч зугтааж яваа нөхрийнхөө ядаргааг тайлах санаатай сайхан хоол хийжээ. Одоо шүүдэр гэмт хэрэгтэн. Алгармаа болон хүүхдүүд нь гэмт хэрэгтний гэр бүл гэж нийгэм дадлагдана. Нөгөөтэйгөр шүүдэр машинтаа дэлбэрээд өгчихсөн. Тийм ээ, бүгд тэгж ойлгосон. Алгармаа бэлэвсэн эмэгтэй. Хүүхдүүд нь өнчөн хүүхдүүд. Алгармаа бодох тусам гутарч сэжиглэж улам их айдаст авцаар л байлаа.
Уцаа битгий асаагаараа элдвийн хэрэг дуртай уулзаалга нь бас байршил тогтоох гэж нэг аюул бие хэмээн Артур хэлсэн тул Альгерма уцаа хаагаад цөнхрөөгөө хөсөр шидэж орхисон ажээ. Уг нь Артурын худалдаж авсан энэ байр их л сайхан байршилтай баригдаад дөнгөж 2 жил болж байгаа оршин суугч цөөхөнтэй тогтчлт сайтай. Зайсан толгойн баруун дор байх тул тунгалаг агаартай тайван амьдралтай цагтсан бол салахын аргагүй ажээ. Гэсэн чинь хэд хоноод хаашаа нуугдаж зогтхаа мэдэх аргагүй. Хүүхдүүдийн сургууль яах болж байна? Хүний үгэнд ордоггүй зөрүүд навш. Тэнийг шүүдэр. Альгерма ууртаа шивнээд барьж байсан халбгаа шидэж орхив. Өглөөний тунгалаг наран цонхон дээр мэлтийн шаргалтаж, үе түмэн цацаргаа нүд гэл болон түгээхэд тэрбээр гүнзгий шүүрс алдаад ярилцах хэрэгтэй. Хүүхдүүдэд бодох хэрэгтэй. Би хүүхдүүдэд аваад нэг тийш явах хэрэгтэй гэж ганцаараа ярив. Яг энэ үед хаалга зөөлөн тогшох сонсогдоход Альгерма зочих шиг болоод өөдрөө гуйлээ. Хүүхдүүд нь баг 2-оос бусд нь босчихсон зогсож байв. Альгерма хаалганы өмнө очоод гинт айх шиг болоод дороо зогсов. Артур ах доор байгаа. Галаадрахын ширүүн зандрангуй дууг сонсоод Альгерма хаалганы онс торхийлгэн дуурган онгойлгоход огт танихгүй гадаад өвгөн зогсож байх тул дуу алдан хоош ухрав. Өвгөн ганцаараа байх ажээ. Өндөр хинган хамар ногоон туяад хүнхэр нүднийхээ даагуур хідэн атраа зурус татуулан үрчлээдсэн урт өргөн шанааг нь даван өтгөн хүрэн хууз сахал доошолсоор эрүүний оч сахалтай нийлэн багсаан ургасан үнтэй даван костюмын хослол дээрээ ихэд дэгжирхэн бор хүрэн кашмирын пальто ингрийг нь задгаа тавин өмсөж өрөндийнхний маягаар бор хүрээд хүрэн бүрх малгай тохиолгосон өндөр нуруутай залуу хүнийг шиг ханхар өргөн цээжтэй тэр өвгний хөлн муу бололтой баруун гартаа мөнгөөр бүгжилсэн нилээд толгоортой гэлгар хүрэн таяг тулсан харагдана. Альгерма ихэд самгардан ийш тийш харснаа. Артура гэж аимсан хашгирахад өвгөн өтгөн хүрэн сахлаа бавлдуулан инээхэд тэгш цагаан шүднүүд ярсгийнхийг харж тэрбээр ихэд айв. Ард нь гүйж ирсэн галбадрах хүн тачигнтал хөхөрч гарахад Альгерма хэрдгийн цочиж яадаг вүлээ хүн найснаас олж гал зурчж байгаа юм биш байгаа гэж сандчин бодоод эргэн харвал ган бадрах хүн айсан бололтой охин дүүгээ ингэртэй наан зогсоод эхийгээ харан өмөлцөж байв. Та юм хүн бэ? Танаас хүүхдүүд айгаад байна. Гарч үз. Эхийнхээ хэлхийг сонсоод галаадрах илгээ даран өвгөн рүү хуруугаараа заан хөхөрч гарахад өвгөн өнөөх тайгаар шидэж орхиод хүүгийнх нь өмнө сөхөрч унаад хөнгөнүүлэн инээж эхлэв. Альгерма хоош ухарч ган бадрах хүүгээ тайвшруулан мөрөөр нь тэврээд "Алив гал бадрахаа чи битгий маялаад ээ л да. Бос гэм. Харин өвгөнгөө та гарч үз. Энд хүүхдүүд айж байгааг харж байгаа эцтэй" гэж хатуухан хэлэхэд өнөө хоёр улам ихээр хөхөрч гаднаас орж ирсэн Артур тэдэнтэй зэрэгцэн унаад тажигнуулж гарав. Ёо илэг ээжээ энийг хараач дээ. Маялаад агараа чи бос гэж байна шүү чамайг. Альгерма хүүгээ зандраад Артурыг ууртаа ширвээд "Цагдаа дутахаас өмнө та манахаас явж үз" хэмээн өвгөнд монголоор дараа нь орсоор дургуутслаа илэрхийлэн хэлгээд өвгөн хоёр гараас харвайлган ойртоход Альгерма салхийтэй бие суларч сэтгэл амс хийсэн ч амь наан там цаана байхт чинь ингэж маялж явахтаа яах вэ дээ? Доогтоо гэдэг нь танихдахгүй болтол үзлийн муухагаар зүсээ хувилгаж ирчгээд хүүхдүүдээ айж байгааг харсаар байж инээхтэй яах вэ дээ? Тэнийг амтан гэж ихэд гомдож цөхрөн бодоод нулимс нүдийг нь мэлсгийн бүрхэн яахыг нь зурдгүй хоёр хацрыг нь дагаж бөмбөрхөд хоёр гараа зангидаад нөхрийнхөө твхгэр цээж рүү хідэнтэй балбаад орхив. Өөдгөө амтан тэнийг навш. Миний айдас зовлон шаналл чамд юу ч биш. Инээд доог тохоо байна уу? Инээ гэдвэ чи. Маа ингээд инээ. Өшөө сайн инээ. Чанга инээ заа юу гэж уурлан ойрлоод шүүдрийн цээж рүү балбасаар байв. Ёо илдоо болж үзээчтэй Альгер минь миний цээж цөмөрлөө. Чи цоолж орхилоо штэ гэж шүүдрийг хашгирахад Артур амаажмын буруу харж галбадрах хүү тачигнтал хөхөрч бяцхан ганчмэг охины гараас хөтөлсөн ган бадрах ээжээсээ айхдаа дүүгээ илгэндээ наан тэрэн зогсов. Альгерма гараа далааснаа болж нөхрөөсөө холдон зогсоод сэгсээсэн үсээ илж дүүгээ бөөцөлн тэрж жаргадах ган бадрах хүүгээ зөөлөн харав.
Гол горойлгойч шаналн заван нойр хулжаасан завлан одоо амаар нь сад тавин гадагшлав. Чи бидний төлөө огтхон ч сэтгэл зовдоггүй хүн юм аа шүүдрээ. Би чиний гэрээс хүүхдүүдээ аваад явлаа. Би хүүхдүүдийнхээ ирээдүйд санаа зовж байна. Бид яваад өгөхөөр чамд ч амар үз. Ёстой хөлөөрөө толгоо хийн үү, толгоогоороо хөлөө хийн үү? Чиний хэрэг. Ихэд шийдмэг хэлсэн энэ үгэнд шүүдэр агдгасхийн цочож инээдээ барьж ядсан суусан Артур төгшин босон харайв. Одоохон чамайг амраагаад харах бараагүй, үзэх мөргүй, сонсох сураггүй далд ороод өгөх минь. Айлгэрмаа, миний ханаа, битгий ингэж яриач дээ. Та нар байхгүй бол би ганцаараа яах юм? Хүснээр дураараа дөрөхгүй юу? Цаашаа бай. Наад муухай төрхийг чинь харахаас айдас хүрч ой гутаж байна гэсэн айлгэрмаа түүнийг цохиод авав. Яа ил да. Яасаа амар зогтгийм бэ чи ойлголоо доо. Шүүдэр гинт өөрийгөө анзаарч нэгэн үе Артуртай амрагладаг байсан гоо сайхан ч хүүхнэр хийлгсэн маскыг эвтэйхэн тайлж авав. Энэ маскыг тэр эмэгтэй ээжтэйгээ хамтран хийсэн ажээ. Тэд үнэхээр чадамгаа уралжээ. Айлгэрмаа хүртэл нөхрөө таньж чадахгүй байгаад тэдний ур чадвар оршиж байв. Бага хуулган авсны дараа айлгэрмаа арайхийн тайвширч саяхан уурлаж дүрлцэж байсан ууртаануудыг зөвлөрүүлэн цахилгаан тулгай залгаж сайхан үнэр хан хийсэн ширмэн тогоотой хоол дээр нь тавихад шүүдэр ууж мамсгаа аваад эхнэрийнхээ ард очин гол шиг гойлог нарийнхан бэлхүүсээр нь тэрж хүзүүн дээр нь хайрлан үнсэв. За миний хань тайвшир да. Юунд ч бүү санаа зов. Би та нарыгаа яалаа гэж анхаарал тавихгүй орхих хүлээдэ. Маргаашаас эхлээд 2 хүү хичээлдээ явна. Ган чимээ га эрд нь 2 цэцэрлэгт явна. Чимэн 7 хоног л хүлээчих. Бүх юм хэвийн үргэлжлэн. Химэн аргадахад айлгэрмаа эргэн хаарж усанд ороо. Хоол халааж байна. Гэлээ. Шүүдэр эхнэрээ зүрхэндээ наан уттал тэврэн зогсов. Би аавыгаа хараад шууд нүдээр нь таньсан гэж ярих том хүү Галбадархын бахархалтай хэлхийг сонсоод айлгэрмаа эргэн харав. Гинэн балчирхан цайлган хүүн эцэг их хоёроо харан инээх ажээ. Иш миний хүү чинь аавтайгаа яасаа адилхан болж байна хэмээн айлгэрмаа дуалдав. Хамгийн бага охин ганц цэцгийн уйлгнах дунаар шүүдэр охин руу харайлган оров. Балчир үрсийн уйлан инээд хосолсон амьдралын нэг өдөр тэдний өмнө мэлэлцэх ажээ. Авилгалын хэрэгээр авилгалтай тэмцэх газар байцаалтавч цагдан хоригдсон 15 улс төрчийн гэмгүүг нотолсон нотлохоо гарч нэр төрийг нь сэргээн хэд хэдэн удаа хэвлэлийн баг хурал хийгдэв. Олон түмэн эрс эсэргүүцлийн цуглаан жагсаал өдөр бүр төрийн ордны өмнө болж эхэллээ. Энэ авилгач улс төрчдийн тэргүүн ган хоёг гишүүн өөрсдийн бурууг нотолж зохион байгуулалттайгаар тэдгээр улс төрчдийн нэр хүндийг унгаж эрүүгийн гэмт хэрэгт гүтгсэн хэмээх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтоо цацаж хэвлэлийн баг хуралхийн нэр төрөө сэргээж байлаа. Яг энэ мэдээлэлтэд зэрэгцэн Синти сахигч хэмээх этгээд нэртэй Канад захиралтай банк Монголд үйл ажиллагаа явуулах болсноо мэдэгдэн телевизүүдийн мэдээгээр цацагдав. Синти сахигч банкны захирал Канада өвгөн Хенри Моррис гэгч өөрийн банкны талаарх мэдээллийг хідэнтэй хийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө олон нийтэд аль биесээр танилцуулав. Тус банк санхүүгийн уян хатан бодлого барьж зээлийн хүү баг, зээлийн хугацааг 5 хүртэлх жилээр тогтоосон нь олонний анхаарлыг татаж байлаа. Тэр орой ган хуй гишүүнийг цагаасаа өмнө эрт ирэхэд залуу бүсгүй маралгоо нүүрэндээ бигнүүр тавиад хэвтэж байлаа. Гүчи ч одоо хэрн хэвтсээр байгаа хэрэггүй гэж ган хуйг дургуутсан хэлээд зөөлөн жинтүү эсэр дээр лагхийн сав. Тийглгүй яадгийн өөрөө дэргэд байдгүй үсттэй. Энэ сайхан арьсаа хамгаалах гээд унтаж байна. Мөн унтснаас сайн юм гэж байна уу? Ган хуйг ихэд доромжхон хэлээд өөр тийш харж эм хүн аятай сэлбэлзэв. Тэрбээр сүүлийн үед тохиосон элдв явдлаас болж ихэд ядарсан тул анхны ихнэр альмаагийн хийдэх шиг сайхан амттай шүлтэй хоол идэхийг хүсэн гэртээ эртлэн ирээд залуу баг амаргийнхаа байгаа байдлыг хараад өөрийн ирэхгүй бухимдсан ажээ. Зайлвал да альмаа хачин сайхан хоол хийчгээд намайг эрен эртэл цонхоор харуулдан хүлээж суудагсан. Альмаатай ханилж байсан хэдэн жилд би гэдэг хүн мөнж жаргалтай байж тээ. Альмаа маань мөнж сайхан хоол хийдэгсэн. Сайхан ч хөөхөн бүх юмыг хийж чаддаг сайн ч хүн. Одоо даанч намайг нэг нүдэрэ харахгүй зү.
Тэр ёрын шүн муу зэгэл саран цусан улаан хүрээтэй байснаас бүх муу юм болсон. Муу ёрын тэр шүн хоёр муу манууха муусаа новшнууд очиж миний сайхан охиныг бариад ирэхдээ яах вэ те? Хөөрхий миний охин. Хайр өвөр минь. Ганхоёыг алдадмал өнгөөр борон цэцсэн цонхны дээд ирэмгийг харан ихэд гансран санаа алдав. Яагаад ч юм бэ, алтадмал торгон уцаар шагналсан цонхны торгон хөшөг согсолцсон хөдлөх шиг болоход арай тэнд хин нэг нуугдаад байгаа юм биш үү? Энэ нөхөр намайг эзгүүд араар тавьж элдв шалдвын нөхөдтэй цүлбэлдээд байдгийн биш үү? Химэн залуу ихнэрээ хартан бодоод муухай харснаа гар утсандаа суулгуулсан дууд тохионы тавчийг даарч гав. Юу дуурсан бэ гэсээр марлгоо айсан байртай хун цагаан цээжийг гэрэлтүүлэн өндөсгийв. Бүсгүй эрдээ чүний явдлаас хойш айж цочорхон ихсжээ. Ганхоёг юунд ч юм бэ дав дувхийн цочиж ихэд сэжиглэн хамгаалагч нараа дууджээ. Чи одоо юунда нэг их гим хийсэн аятаа босож ухсхийгээд байгаа гэж Ганхоёг түүнийг муухай харав. Та одоо яагаад байгаа юм бэ? Сүүлийн үед юм л олол надад уурлаж намайг загнаад авах боллоо. Би ямар танаа охиныг машинтай чинь дэлбэлсэн биш. Тэгээд ч өөрөө өчнөө авилга бусдаас авч баахан газар зарж шуналтаж байж авилгалтай тэмцэх газарт баригдаж хоригдож булаагаж ирчгээд яасан гэж надад уурлаад байгаа. Марлгоо өмнөөс нь учиргүй уурлан хашгирав. Мөн чи ингэж хэлэх хүн үү? Тийм ээ. Чи ч өөдгүй шулам юм да. Ер нь бодоод ахад чиний талын муусай юмнууд охиныг юмд хорлсон ч байж мэднэ. Ихэхэн дургу хүрэх юм бол чамайг бариад шоронд хийлгчихэн шүү. Барагтайхан л байгаараа чи. Муусан хятадын ирлээ зүүд цаанаа л нэг яоцгүй. Хараа яагаад агамдээ би яасан? Миний ээж хятад хүнтэй сууж байсанд би ямар буруутай юм? Арайчтэй гомдмоор юм бэ? Гэсэн марлгоо нүцгэн цээж бөксөө гэл олзуулан Ганхоёгийн дэргэд ирж наалдан эрхлэв. Үхсэн муусаа ирлээ зүүд араас хутгалах гэж л байгаа биз? Чиний ээж чинжүү нараа гэх завхаа юм алаг нүүртгэгч хятад дээрэмчний ихнэр байсан юм гихч нэглээ. Ингээд хүүхнийг хардаж түүндээ багтарсан эр хөхөвч дотоочтой шалдан бүсгүйг тэр чигтэн түлхэж орхиод марлгоо ихэд айн муухай чарлан өмнө нь унав. Энэ үед хаалга онгойж хоёр бие хамгаалагч орж ирэхэд Ганхоёг тэднийг муухай харж тэр цонхны хөшгийг сөхөн сайтар хараад гэлээ. Хараа чи яаж байна? Яг одоо манайхаас зайл. Гэхдээ чамайг би зүгээр явуулахгүй. Босож хувцас өмс. Ганхоёг сонссон хүний толгойтой ус босон хатуу хахирган дуугаар зандархад айсан бүсгүй дагжин чичирсээр босож жинсэн өмд гарт баригдсан цамцаа шүүрэн өмсөв. Ганхоёг түүнийг ширүүн харнуудээр занл хийлэх мэд ширтэн. Хоёр хамгаалагч том цонхны ингээр татсан торгон хөшгийг яаран цэлий дэлнэхэд марлгоо ээжээ гэж ясангинан муухай дуугаар орилоход Ганхоёг балтгасгийн цочиж нүүрнийх нь хар хөлс чимчигнэн тусалж дотор нь муухай ойргов. Хоёр хамгаалагч аимсан дуу алдаад хойш ухрахыг Ганхоёг үүлгэртэж сандарсан харцаар харж ар нуруу руугаа хүйт даахыг мэдрэв. Цонхны доор лүглийсэн том сааралчон оцоон сууж соёошүдэ ярьцайлган муухай архиран хідэнтэй уйлахад марлгоо муухай чарлан Ганхоёгийн араас тэрж хоёр хамгаалагч өөдрөө сумшиг хурднаар чавхтгаад буудаач гэж Ганхоёг ээрвтэн хашгираад нүүр өөдөн шалцлам халуун түүнэг шиг болохыг мэдрэв. Мөнөөх муу ёрын зэгэл чон босож зогсоод сунааснаа сэрвэний үсэх хөдөлгөн биеэ шилгээхэд буудаач алаад орхиоч гэж Ганхоёг арайхийн хашгирахад чон түүнийг цогшиг улаануудээр харснаа өөдөөс нь ухсгийв. Ганхоёг муухай орлоод ардаа хэрн алдсан марлгоо гу татан өмнөө гаргаад чоны өмнөөс шийтгэхэд хүүхэн нэг муухай хашгираад муужран унав. Гэсэн ч гайхал чон хүүхнийг огт тоолгүй дүүлэн нэрж Ганхоёгийг ноцон дайрч сэгсчин хоолойг нь хүүтэн шүдээр мэрэхэд тэрбээр сүүлчин удаа хүүмэн гэж хашгираад ухаан алджээ. Галзуурсан агтай дүүлэн ойртох чоныг харж үхтлээ айсан хоёр хамгаалагч залуу хаалгарч хцэлдэн гараад гаднаас нь байдаг хүчээрээ даран зэрэг муухай ойрлоход төрийн түвшээгийн хувийн олон чиглэлийн ажилд удирдамж хүлээж байсан туслахууд нь гүйлдэж ирцгээв. Даргынд, сайдынд, түвшээгэнд чон орчихсон байна. Тэр хоёрыг идэж байна. Хоёр хамгаалагчийн нэг нь хилээд муужран унав. Юу дотор чон байна гэх нөгөө хамгаалагч залуу муужирсан нөхрөө түшин хан налан суун тосов. Хоёр шанааг нь даган хар хөлс урсах ажээ. Үний юм уу?
Ороод харцгаалда тэр хоёрыг. Бурхан минь, гишүүн. Залуу аимсан хэлээд уртаар шүүрс алдан харц боруулав. Хүмүүс хэсэг зуур зөвлөлдснөө буу барьсан хэдэн хүн хаалгаар гарч ирэх, эсвэл тэдний эзэн төрийн түшийг идэж буй чоныг нам буудахад бэлтгээд хаалгыг зөөлхөн татан онгойлгов. Үүд хаваар чон байсангүй тул аюултаараатан хаанаас ч гараад ирж болзошгүйг бодолцон маш хянуур дотогш орцгов. Жижиг буудан дээр ган хуй гишүүн өмнө нь ихнэр нь ухаангүй хэвтэх бөгөөд цонх цэлийтэл нээлттэй тул салхи сэвэлзэн орж ирж байв. Тэд яаран гишүүн болон түүний ихнэрт эмнэлгийн тусламж дуудав. Чонд бариулсан гихшинж тэмдэг, сорив, тэр бүхэл шүдний оромж тэдэнд гараагүй тул ихэд гайхацгав. Гэсэн ч зохих байгууллагуудыг дууджээ. Улсын хурлын гишүүнийд халдлага болсон тул төрийн тусгай албад иржээ. Гэсэн ч тэнд чон байсан гэх ямар ч нотлохоо олсонгүй. Ган хуй гишүүнийг эхнэрийн хамт эмнэлэгт хүргэв. Харшийг цоожолж түлхүүрийг дэрэгдийн туслагад олны нүдэн дээр өгөв. Харин туслах нь гишүүнийг эмнэлэгт цахив. Ган хуй гишүүн ихэд айснаас тархиндаа цус гарвсан байлаа. Марлгоо ямар ч бэртэлгүй сэргэж нөхрөө харан уйлагнав. Гишүүний тал биеийн саажж мдээгүй болсныг дуулсан хүүхэн уйлж байснаа нэг харахад алга болсон байжээ. Иймд гишүүний амьдралыг мэдэх үнэнч туслах нь түүний анхны эхнэр Алмаруу залгаж болсон явдлыг хэлэхэд бид очие доо хэмээн тэр эмэгтэй хэлж баярлуулжээ. Хачирхалтай навилгын хэрэгт хамт шалгагдаж байсан 15 улс төрчинд энэ өдрийн энэ цаг дор дээрх явдал нэгэн зэрэг давтагдаж чоны аюулд өртсөн гэр бүлийнхэн бүгд эмнэлэгт хонцоожээ. Ган хуйгаас гадна 15 хүн харвалт өгч бусд нь ихэд айснаас өөрсдийн хүсэлтээр үүрэгт ажилласаа чөлөө мэдүүлэхэд хүрчээ. Тэднийхэнд байсан чон баахан айлгаж ухаан алдуулаад алга болсон бөгөөд улс төрчдийн лойрын хуурамч гэрээ бичиг баримтууд алга болж маргаашаас нь эхлэн Монголын төрөөс төрсөн нөлөө бүхий тэр бунтан улс төрчид дээрмийн халдлагад өртсөн тухай мэдээлэл телевизүүдээр цацагдаж эхлэв. Тэдний тохилог ганган харшид нэгэн зэрэг дээрм хийгдэж алтан бурхад болон үнэт эдлэлүүд нь алга болсон байлаа. Цаг хугацааны давхцал бүх айлд зэрэг болж эрүүл мэнд эззүүлсээр хагацсанд хамаг учир оршиж байв. Энэ найдас дагуулсан хачирхалтай явдлын дараа эрх баригчдын хуулиас гадуур хийсэн улсын хөрөнгөөс хумсалсан лойрын мэдээллийг телевиз, радио, цахим сайтуудаар цацаж эхлэв. Улсын хөрөнгийг хувьдаа идэж завшсан, газрын 8 болон газрын доорх ашигт малтмал хууль бусаар зарж их олбор олсон бүх хувил даныг нотлох баримтаар илчлэн тавьсан сэтгүүлч Цэрэг зэмгийн мэдээлэл эрх баригч намыг ихэд доргиож сэтгүүлчийг ирж олохыг тагнуулын ерөнхий газрын даргаад засгийн газрын тэргүүнээс үүрэгдсэн өдөр тушаалыг гүйцэлдүүлэхээр 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тагнуулын ерөнхий газарт байгуулагджээ. Гэтэл Синти сахигч банкнаас улбаалсан олон компаниуд үйл ажиллагаа явуулж үндэсний үйлдвэрлэл сэргэж эхлэв. Ингэснээр олон ажилгүй иргэд ажилдаа болсонд банкны захирал баяртай байлаа. Нэг өдөр Синти сахигч банкны захирлын албан өрөөнд улсын хурлын эрхэм гишүүн Чүлтэн Морлон ирж богино хэмжээний уулзалт хийв. Банкны ерөнхий захирал хүйтэн харцтай, янхгар өндөр биетэй Канада өвгөн зүүн гартаа мөнгөн бариултай сум модон таяг тулж өдгөн хүрэн сахлаа бавгануулан инээмэр айдаж эрхэм гишүүнийг угтаад баруун гараа өргөн суухыг урив. Канада өвгөний гарт мүлийтэл атгагдсан таягийн доош мушгирсан өчүүхэн зайд зэрэгцүүлэн шигтгэж хийсэн жижиг бөөрөнхий очир алмаз ямар нэгэн амьтны нүд шиг ялтгонон буйг хараад эрхэм гишүүн ихэд эвгүйцэв. Гэсэн ч Монгол улсын төрийн түшээ хүн энэ хүйтэн харцад хараа өвгнөөс жиирхэн гараад явчихалтай нь биш, дээгүр хараад хоолоо засаад суув. Өнөөдөр сайхан өдөр байна. Монгол улсын төрийн түшээ эрхэм ноёнтныг миний ажлын байранд морилон ирсэнд мөхөс хүн би туйлын ихээр баярлаж байна. Бидний уулзалтыг бурхан таалаасай гэж хүснэ. Гэсэн өвгөн Канад том ширээн дээрх хумсын толиончны тавчлууруудын нэгийг дарахад хаалга зөөлөн онгойж өндөр зэгзгэр нуруутай гойлог бийж шаргал өсгөсгүй зөөлөн гიშгэлэн орж ирээд мэхийн зогсов. Ира, бидэнд кофе авчирч өгнө үү? Мэдлээ захирлаа. Гээд иргсэн цэнхэр нүдэн бүсгүйн намрын хус шиг гойлог нуруу гунхаж, цээжин дээр нь үзэгсэлэнт 2 хөх сэрихийг харсан Чүлтэн гишүүн өөрийн ирэхгүй үндэс хийхэд өвгөн Канадын ногоовтор туяатай хүнхэр нүдэнд хүйтэн нэмсэглэл зурвс хийгээд өнгөрөв.
Үнэт очоор алмаз шигтгээтэй мөнгөөр бүгжилсэн хүрэн суман таяг агаарт хэдэнтэй эргэлдгийг гишүүн ихэд эвгүүцэн харж сав. Төрүүчийн гонхолдсон сайхан бүсгүй уурс авсуулсан кофе авчран тэдэнд байрав. Ноён гишүүн тавтай морилогтун. Та ямар ажил хэрэгээр манад морилон ирснийг мэдэж болгосон болов уу? Гэх өвгөн захирал том ширээнээс суулгасан олон жижиг тавчлууруудын нэгийг сэмхийн дарахыг эрхэм гишүүн анзаарсангүй. Тэгэхээр эрхэм захирлаа, би тантай элен далангүй ажил хэрэгч байдлаар ярилцаж болох уу? Та бол дэлхийн хэмжээнд яригдах баян хүн. Харал та. Монголд үйл ажиллагаа эхэлснээс чинь хойш хэдхэн сард танай банкны үйл ажиллагаа өргөжин тэлж өнөөдөр та манай улсын бүхий л үйлдвэрлэлийн салбарт бизнесээ эхлүүлчихлээ. Тийм ээ. Таны амжилттай сайн ажиллаж байгааг би харж байна. Хэмээн чүлтэм гишүүн дуугаа намсгаж сөнгөтөн хэлэхэд Канада өвгөн янхгар том биеэ ихцлэн толгоогоо баг зэрэг гэлжийлгэн байж сонсов. Яар ноён гишүүнэ, таныг би сонсож байна. Тэгэхээр ноён гэж чүлтэм гишүүн баг зэрэг eerв. Хенри Моррис. Тийм ээ тий. Ноён Хенри Моррис, би тантай хамтарч ажиллахыг хүсэж байна. Ямар чиглэлээр тэр вүлээ? Миний эзэмшлийн санхүүгийн групп байдгийн. Та хөрөнгө оруулалт хийгээч. Би хариуд нь танд татгалзахын аргагүй санал тавих гэсэн. Би сонсож байна, ноён чүлтэм. Ноён Моррис, би танд 100 жил ашигласан ч барагдахааргүй ашигт малтмлын орд санал болгож байна. Юуны орд вүлээ? Зэсийн ордоо. Тийм үү? Тэгээд үнэхээр тэр их орд газрын эзэмшил таны нэр дээр байдаг хэрэггүй. Тийм гэдэл ойлгочих. Ямар ч маргаангүй. Би бодохдоо танай улсын хуульд газрын доорх баялаг улсын өмж нийт ард түмний хөрөнгө гэж ойлгодгийн. Эрхэм ноёнд нь та санхүүч хүн. Ашиг олохын тулд манай оронд ирж үйл ажиллагаа явуулж байгаа үсттэй. Тийм ээ. Гэхдээ та нэг л зүйлийг ойлго. Би Монголын эдийн засгийн уналтанд өөрийн тус нэмрийг оруулж баагч болтугай сэргээх гэж ажилгүйдэлд өртсөн нэгэн хэсгийг цалинжуулах л гэж хүссэн. Мэдээж энэ бүгдийн эхэнд миний ололт амжилт явах ёстой. Танд би үнэхээр талархаж байна. Би ч гэсэн өөрийн санхүүгийн группээр дамжуулж иргэд аж ахуй нэгжид зээл олгож хөрөнгийн их үүсвэртэй болгохыг зорддог. Би дампуурахгүй тулд тэднээс зээлийн хүү аван шүү дээ. Ойлгомжтой. Та бид хоёр нэг чиглэлийн завинд суусан гэж бодож байна. Ингэхэд та надад тухайн орд газрын эзэмшлийн бүртгэл хайгуултын ашиглалтын гээд бичиг баримтыг нь үзүүлж болох уу? Бололгүй яах вэ? Би өрдөө маргааш танд аваад ирье гэсэн чүлтэм гишүүн мөн хөгшин чөтгөр. Чи ийм их олд сонсчоод шуналчин боцлолгүй яах вэ? Гэж ихэмсэглэн бодоод инэв хийлэв. Зүгээрээ ноёнтоо та тэгэж төвг удаад яах вэ? Миний хувийн туслах тантай цуг очоод танилцаад ирэг. Баярлалаа. Таны хувийн туслагтай явхад би татгалзах юу яах вүлээ? Ингэхэд танд хэдий хэрийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм бэ? Үгүй юу л та. Миний санал олгож би орд 100 гаруй жилийн нөөцтэй дэлхийн зах зээлд зэсийн үн ямар байгаа вүлээ дээ. Та тэгэхээр шууд үнийн дүнгээ хэлээ. Ойлголоо. Надад 1 триллион доллар хэрэгтэй байна. Канада өвгөн түүнийг шөвгдөх мэд хурц гарцаар харснаа тажигнтал хөхөрхөд чүлтэм ихэд эвгүүцэн цочмоглов. Та чинь газар хотолцуулан баяжхыг хүсэж байх шүү. За яах вэ? Би бодомж. Танайхан чөөгж байгаа энэ үед би Монголын улс төрчтэй харилцагч болохыг хүсэхгүй байсан. Харин танд итгээд үзье л дээ. Та сүхэтэй хүн юм аа ноёнтоо. Чүлтэм духаараа шүүрхэлэх хөлсөө шудран арчаад надад итгэж болно шүү. Манай оронд газрын хөрсөнд хучаатай байгаа Эрдэнэс баялаг их шүү дээ. Ингэж сөнгөтөн хэлв. Ноёнтоо, та ирэх сонгуульд хүч сорих уу? Үгүй ээ. Би парламентод 3 дахин сонгогдож төрийн ирэх барилдсан. Одоо улс төрөөс холдож өөрийн бизнесийг өргөжүүлэн дагнаж намгүн амьдрахыг хүсэж байна. Та зөв сонголт хийжээ. Намайг өршөөж үзээрэй. Таныг харин саяхан гэрэлсэн гэж би сонссон юм байна. Тийм ээ тий. Хүний амьдрал хойно шинэ амьдрал зохиосон. Залуу үзэгсэлэнтэй бүсгүй гэдэгт би мөрий тавихад ч бэлэн байна. Та ч мэдрэмжтэй юм аа. Гэж чүлтэм дүрсгийсэн уураа барьж ядан хилээд ихэмсэг Канад зүнгийг хилэн харахад тэр инээж суулаа. Ган хуйг гишүүнд би их харамсаж байна. Тэр тогтсон амьдралаа орхиж үзэгсэлэн залуу эмсийн ингэр самарцаар ийм боллоо. Таныг би болгоомжтой байгаарай гэж сануулж байгаа нь
Энэ их мөнгө дагсан аз сэтгэр сайхан хүүхэн хоёр, сайн найз хоёр байдаг. Гэтэл би триллионоор яригдах хөрөнгөө хөдөлгөөнд оруулах гэж байдаг. Тийм шүү. Би ойлголоо. Би хашир хүн алдаа гарахгүй гэсэн чүлтэм сөхөрхөн халаг бөмбөлзөв. Тана улс төрийг барьж буй эрх баригчдын дийлэнх нь анархистууд байгаа цагт тана улс хөгжихгүй. Та их орондоо хайртай юу ноён чүлтэм? Тана их орон сайхан их орон шүү дээ. Би Монгол орныг хоёр дахь их орно гэж боддог. Гэсэн Канад захирлын очир алмаз шигтгэтэй мөнгөн таяг агаарт эргэлдэн шунганахад чүлтэм өөрийн ирэхгүй дайлтжав. Тийм ээ Хенригва. Би их орондоо хайртай. Би их орны авилгалчдын савраас хамгаалах гэж тамираа бартал зүтгэж байгаа хүн. Манай их орон яавал хөгжих бол та хэлээч ноёнтоо. Чүлтмийг ихэд зулгуудан хэлээд инээмэр аятахад Канад захирлын мөнгөн таяг мөн дээш хөөрөн эргэлтэгэд энэ зүнэг өвгөн чин таяга толгой дээрээ алдчих үе дээ. Химээсэн чүлтэм доош навталзав. Тана Монгол уу? Гэсэн өвгөн түүнийг өөр тийш дальдчин хартал ширтээд төрийн эрх барьж буй 76 тэнэг навшиг устгах хэрэгтэй. Тэгээд тэдний оршуулгад ирсэн хамсаатал луурчдыг бас хороосон цагт Тана Монгол чудрагаас тогтож авилгал хэл ахуулын эзэд алга болон устаж арт түмэн амс хийх болов хэмээн бодох юм. Тийм ээ тийм шүү. Чүлтэм халаглан дуу алдаад явах болсноо мэдэгдэн босов. Ира хонгор минь түүнтэй цуг яв. Үзүүлсэн бичиг баримттай танилцаа дээр. Ойлголоо захирлаа. Хонгор минж гих шиг мөнгө хүчтэй юм аа. Энэ сайхан бүсгүйтэйгээд энэ зүнгийн хүүтэн биеийг халууцуулж өөрт нь хэвтдэг байх нь. Бас шудрагаас ярьчжээ. Өөрийг нь ястаа нам буудаад энэ их хөрөнгийг нь авчих юмсан гэж бодсон чүлтэм мэлтэлзэн нэв хийлж баярлалаа. Маш их баярлалаа. Дараа уулзтлаа баяртай гэд гараа сарвайхад өвгөн түүний гарыг атгасангүй өрөмдөх мэт хүүтэн харцаар ширцээр толгойд огчээ. Маргааш нь нөлөө бүхий сэтгүүлүүд төрийн мэдээллийн санинуудад улсын хурлын эрхэм гишүүн чүлтмийн нууц 8 $1 триллион барьцаалагдсан зэсийн орд гэх мэтчлэн түүний зурагтай нийтлэлүүд хэвлэгдэн гарав. Тэдгээр нийтлэлийг мөн л цэрэгзэн сэтгүүлч бичсэн байлаа. Цэрэгзэнг яаралтай баривчлах тушаал дахин гарч сэтгүүлч эмэгтэйг олон нийтэд мэдэгдэхгүй барих, эсэргүүцвэл хорох тушаалыг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийнхэн яран давталгана. Монгол орныг нэлэнхийд нь аалзны торшиг хэрсэн авилгын хэлхээ тасрах төхөж түүнд хамааралтай эрх баригчдын бухимдал дээд зэгтээ тулсан баргар хүйтэн өдрүүд үргэлжилж байлаа. Ганхуйгийг нэг ухаан орхноо ихэд дотн бүлээн гар хөлсийг нь арчаад духан дээр нь зөөлөн илбэн дарж буйг тэр мэдрэв. Марлгоо юу да. Бүүр төр ухаанд залуу ихнэр нь бүрлцэн буу. Аав сэрчглээ ээжээ. Аав сэрчглээ. Ухаан орж байна гих залуу бүсгүйн дөө баяртай цангинав. Охин минь дээ. Яасан чанга дуурдгийм дээ. Би муута хүний дэргэд зүрхэнд хоногшсон ээлдэг дуугаарч инхри дотн царай тормон алагнууд харагдав. Борхон минь, айлмаа минь шивдэ. Би яагаад энд байдаг вүлээ? Энд байж болохгүй. Марлгоо хардаад сүйд болно. Ганхуйг дотроо бодовч дуугарах гээд уруул нэвлэж өгсөнгүй. Өө нэрэ тийштэй. Би аавыг ухаан орохоор баярлаад хашгирчглаа. Ашгүй дээ охин минь. Аав нэг сэргээд авбал учиртайсан. Уг нь эрүүл чирэг их л аминдаа арчаатай хүн удахгүй босоод ирэх байхаа. Яасан нөгөө хин ч үлээ мис ихнэр нь асрамжтай авахгүй гинөө. Тэр хүн зүхтаад явсан. Одоо юу ч байхгүй хоцорсон аав минь түүнд хэрэггүй болсон болол та. Тэгээ чи аавыгаа асрах гэж үдөлмаа минь. Өөр яалтаа билээ дээ бид. Бид гурвын аав шүү дээ. Аавдаа гомдож байсан ч төрсөн өрийнхөө үүргийг гүйцэтгээдээ ээж минь. Өөрөө мэддээ охин минь. Альмаа өөрийг хэлсэнгүй буцаад гараад явчихав. Хөөрхи охин минь. Мууцгээ өршөөдөө. Чамд яах гэж тэгж хат ургасан юм бол. Марлгоо орхиод явж харин миний охин хөөрхи охин минь дөлмаа минь зүрхэн нь усанд дэвтэж байх шиг нойтон оргиж хоолой үүд нь хадуултан шархирж хацаарт ором гартал нулимс урсаж эхлэв. Миний аав тайван байгаарэ. Дөлмаа уйлагнан хилээд жижигхэн халуун гараараа нулимсыг нь арчиж хацаарт нь хацраа наан аргадав. Хөөрхи охин минь үр минь дээ. Баярлалаа үр минь. Ганхуйг сэтгэлдээ өмөлзөн уйлгансан ч гадаг шүүг гаргасангүй. Охиноо хайрлан үнсмээр санагдсан ч уруулаач хөдөлгөж чадсангүй.
Халуун илгэндээ наан хайрлан тэрвэрмээр санагдсан ч хуруугаач хөдөлгөх тэнхэл байсангүй. Хайрлан халамжлан уйлгнах охин үрийнхээ анхил сайхан төрхийг харан хэвтгэхээс хитэрсэнгүй. Аав минь миний аав жаахан сүү балгачих. Ганхууийг охиныхоо амруун тусагнуулан халбагдах сүүгээр хоолоогоо чиглээд дотоод сэтгэлдээ нэг их баярлав. Өөххийн цагт улаан гол чиглэн сүү халбагдаж өгөх үртэй байх яасан сайхан юм бэ? Баярлалаа орчлон хорвоо минь. Чамд би үрсээ үлдээлээ. Энэ бодол түүний халуун биед хадгалагдсан сүүлчийн бодол байлаа. Ааваа гих дүлмаагийн цахирдан орлох дуунд сүүлчийн удаа цочирсон уйлт хүний амин сүнс хөхтөнгөрт цойлоход араас хөөрөх манарсан хар хутаа нэгэн том үүргэвч болон наалтахад тэрхүү сүнс ойр дуу тавин доод ертөнц рүү нисэв. Үүлийн үрийн цалмаас тэр хаашаач молторч чадсангүй. Алгирмаа гаднаас орж ирэхэд гал бадрах хүн гүн ирж хөтлөн том өрөөнд оруулахад Артур тэргүүтээ хідэн хүн баярын ширээ засаж байлаа. Тэдний дунд Балтвын дүү хүүхэн бадам цэцэг байлцаж ихэд өөрөмсгөөр ширээн дэрхийг зохицуулж байснаа түүнийг харан инээж сайн үгчээ баярын ширээ бэлэн болж байна. Удахгүй шүүдэр ах ирнэ гэлээ. За тэгтээ юм баяр үлээ гэж Алгирмаа гайхан асуув. Ялалтын баяр эгч минь. Шүүдэр ах ирээдүйд алдах байсан их том зэсийн ордыг өөрийн болгочихсон. Өнөөдөр чүлтэн гишүүний эрхийг улсын хурал төдгөлзүүлсэн. Одоо зэсийн том үйлдвэр барих ажлыг засгийн газартаа хамтран хийж ордыг улсын мэдэл буцааж өгөх болно. Эрдэнтийн уулын баяжуулах үйлдвэр шиг том үйлдвэр байгуулагдаж олон мянган хүн ажлаар хангагдана. Шүүдэр ах маань ийм их ажлын эхлэлийг амжилттай тавилаа. Энэ ажлын төлөө үндэсний баялгаа авилгачдаас салгаж авахын төлөөх олон жилийн тэмцэлд хөөрхий ах минь амиа алдсан ч бид чадлаа гэсэн бадам цэцгийн хоолой зангирахад Алгирмаагийн илэгнээс өмрөх шиг болов. Ганц шүүдрийн хүч биш та нарын минь бүгдийнх нь хүч хөдөлмөр шүү дээ гэсэн Алгирмаа бадам цэцгийг тэрвэв. Биднийг шүүдэр удирддаг. Шүүдрийг ухаан хүч тэнцвүүлдэг хүн бол чи шүү дээ Алгир минь. Би чамд их баярлдаг. Чи гайхалтай эмэгтэй. Бидний баяр болж байгаач би чамд баяраас өмнө загнуулах нэгэн бурууг хийсэн. Том хүүд чинь гал бадрахад зодооны бүх төрлийн урлаг заасан нүгэлтэн бол би. Химэн Артур мэгсгийхэд Алгирмаа түүнийг зөөлөн харж Артур чи цаг үргэлж бидний тусын тулд хийдэг. Тэгх шаардлага байсан ч үз. Би чамайг буруутгахгүй. Харин ч баярлалаа гэд гараас нь атгав. Харин чи нэг амлалт өгсөн дөө. Хантай болно гэж. Харин тийм ээ. Синтис ахигч намайг заавал Балтвын дүү охинтой суу гэж загнаад би ёсоор болгочход байна шүү дээ. Цаадах ч н одоо би давхар гэсэн Артур бадам цэцгийн гараас хөтлөн Алгирмаагийн өмнө авчрав. Бурхан минь би яас их баяртай байна. Та хоёр ёстой сайхан осууд байна шүү дээ. Алив миний хүүхдүүд гараад ирцгээ. Артур ах бадам цэцгийгч хоёртоо баяр хүргээрэй гэж Алгирмаа дуу алдахад хүүхдүүд нь гүйлдэн ирж алга ташин дэвхцэцгээв. Баг дүүгээ тэрсэн ган бадрах хүүгдэд өхөөрдөн харах ажээ. Манай ган бадрахч ээжигээд уурайсан ухаантай хөөхөн хүү. Лавл манай хүүхдийг сайн харна да гэж Артур хөхрөв. Артур ахын хүүхэд төрх юм байна гэж ганчимг охин адтай чанга хашгираад хөөхөн гараа дээш өргөн алга ташив. Би бүгдийг сонссон шүү гэх хөнгөнсөн дуунаар бүгд эргэн харцгаахад шүүдэр Шижирбаатар тэргүүтээ тэдний олон нөхөд орж ирцгээв. Ээжээ энийг танд гэсээр Шижирбаатар том белог авчирч бариулаад хацраа өгөхөд Алгирмаагийн нүдээр нулимс мэлтэсгийн дүүрч том хүүгээ инхрийлэн үнсэв. Миний хүү баярын мэнд хүргэе ээжээ. Миний Алгир ийм сайхан хүүгээрээ бахархаж гин үү? Тэгэлгүй яахав? Аавын хүү өнөөдөр энэ ширээнд суух хамгийн эрхэм зочин. Маш шудраг ажиллаж авилгачдын том бүлгийг сүрүүлсэн гэж шүүдэр Шижирбаатрын мөрөн дээр зөөлөн алгадав. Эрхэм Синтис ахигч Хенри Моррис ноёнтон хатуу үрсийнхээ хамт морилно. Дараагийн гавьяатнууд бол Артур тэргүүтээ аимшигт 15 чон агуу үзгийн эзэн сэтгүүлч цээрэгзэн бүсгүй болон чин зоригт Синтис ахигч бүлгийн нөхөд химэн шигшүрх очид бядархагээр ихэд уянгалуулан зарлахад бүгд хөгжилтөн нээлдэж өөрсдийн суудлаа эзлэн сууцгаав. Бүгдийнх нь царайнд баясал тодорч эхний хундаг жингнэн тулгацгаав.
Хүүхдүүд ихэд баярлалдан амттан эцэгээж эцэг эхийнхээ нүүрөөд инээмсэглэн харав. Бүгдийнх нь нүдэнд баярын нулимс цийлэлзэн. Шүүдрийг хоолоо засгаад бүгд чимээгүй болон түүнийг харцгаав. Тэр өдөр үүрцайх хүслэн хоёр аавынхаа загснаар хүнсний захиорж бүтэн хоньны мах авч аавындаа очив. Аав нь хагалгаанд орохоос татгалзсан ч сүүлийн саруудад бие нь мэдэгдэхүйд сайжирч байгаад тэд баяртай байв. Аав нь нөгөө сурсан зангаараа алтгооныхоо өрөөнд цонхны өмнөх сандалд суун тамхи татан байлаа. "Сайн уу ааваа? Таны минь царай сайхан харагдаж байна. Бид хоёр мах аваад ирлээ." Үүрцайх ихэд урамтай хилээд ирэхэд хүслэн хоньны гулууз махыг ширээн дээр тавив. Төгөлдөр хүргэн рүүгээ бодол тунарсан харсаар байсан ч "Охин минь дээ, чимээг айд дүүч унтаж байгаа" гэлээ. "Өө, энэ эзэн сүлд гэрте хараагүй юм уу? Цэцэрлэгт явах хэрэгтэй штэ." Үүрцайх төвөгшөөнгүй хилээд ширээний ард нөхөртөөгөө зэрэгцэн суув. Төгөлдөр тэрэгэнцэр дээр ихэд сурамгаа шилжин суугаад чадмаг гэгчин дугуйгаа хөдөлгөн явж охин хүргэн хоёртоо банштай шүл тавглан байрав. Яа, аавын хийсэн хоол цаанаа л өөр ах чинь үнэр нь хан хийгээдэл. Үүрцайх халбах шүүрэн инээд алдахад хүслэн даагалдав. Үүрцайхын гэдэс мэдэгдэхүйц томорсон харагдана. "Энэ дүүх чинь танхил 2 дахин аваачсан. Тогтохгүй гэрте харна гэд уйлаад байна гин. Уг нь цэцэрлэгт өгвөл зүгээрсэн. Цэцэрлэгт явж байгаа. Туяа зөөж байгаа." "Өө, за, туяа байгаа мó? Ажлаасаа ирээгүй байна. Хангалын аав өнгөрөөд удаагүй ажил ихтэй байгаа гэсэн." "Хангал ойрд ирэх юм болов уу?" "Үгүй юм гэсэн. Харин Стивен наашлах сурагтай. Ээж чинь ажил ихтэй шурах чухал гэж зовх юм. Стивен ирсэн нь онохгүй." "Харин л дээ ааваа, та хагалгаанд орчихол доо. Хөл дээрээ босчихвол учиртай шүү дээ. Ээж их чинь ажил ихтэй байхад төвөг удаад юу хийх вэ л гэж бодох юм." "Тийм биш ээ ааваа. Хэдийгээр хамт амьдраагүйч та бол ээжээ минь, хүүхдүүд биднийхээ цорын ганц хайртай хүн. Жаахан эзэн сүлд хүртэл танаас холдож чадахгүй юм штэ. Эзэн болд өдөр бүр танд зовнон надтай ярьж байна. Туяа танд хоргодон нөхөрлөгөө явж чадахгүй байна. Зээ охиноо төрхөөс өмнө ааваа. Хагалгаанд орчихол доо. Ирүүл болж хөл дээрээ дахин босож машинаа барин биднийгээ баярлуул. Ээжийн хийсэн хагалгаа болгон амжилттай болж байгааг та ном сэтгүүл мэдээллүүдээс харж байгаа шүү дээ. Ээж чухамдаа танд хагалгаа хийхийг хүсэж байгаа. Түүнийгээ ч хэлээд байгаа шүү дээ ааваа." "Ааваа, та минь охиныхоо үгэнд орчихол доо." Үүрцайх хоолой чичрүүлэн хилээд босож ирэн эцгийгээ хүзүүрэн тэрж хацарт нь хацраа наагаад "Гойж байна штэ" гэж хивнэхэд төгөлдрийн зүрх рүү нэгэн халуун лугшин цохилж төдөлгүй хоёр нүдээр нь чийхтэн дүүрөв. "Аавал да тихүүлдэ." Үүрцайх багын эцгийгээ ятгаж дэлдэг зангаараа эрхлэн давшилахад төгөлдөр охиндоо бууж өгдөг зангаараа охиныхоо толгор цагаан тухан дээр үнэрлэж "Тгийдээ, охиныхоо үгэнд оръё. Зээ охиноо төрхөөс өмнө хөл дээрээ босноо. Тэр айхтар охиныг энэ хоёр гар дээрээс буулахгүй өсгөнө" гэж уяран хэлв. Энэ үг охиныг хүргэнийг нь байж адтал баярлуулахын чинээ тэр бодсонгүй. "Баярлалаа ааваа. Миний аав ийм ухаантай штэ" гэсэн Үүрцайх эцгийнхээ илгэнд наалдан нулимс туслуулснаа үнсэж эхлэв. "Альвэ охин минь болж үз, хизээ аавыгаа ингэж үнсэж байсан гэж уцаарлахад Үүрцайх улам наалдан тэврээд "Миний сайхан аав" гэж зүрхэндээ хатгалах мэд тод гихчин шивнэв. "Ааваа, та зөв шийдвэр гаргалаа" гэж хөөрч догдлон буй ихнэрээ харж баярлсан хүслэн хэлв. Үүрцайх эцэгтэй улам наалдан тэвэрсээр байх тул төгөлдөр охиноо зөөлхөн түлхэж "Яг охин биз?" гэж асуув. "Хот харуулсан юм чинь бас нэг өвөө гэхэд тархийг барьсан ээжгээ дураараа охин гарах биз?" "Гэхдээ аав нь ч дүлгэн хүн дээ" гэд төгөлдөр хөхрөв. Үүрцайх эхлээд ээж, туяа, эзэн болд руу дараалан залгаад аав хагалгаанд орох болсон гэсэн баярт мэдээг дуулгав. Маргааш нь төгөлдөр охин хүргэнийхээ авчирсан хоньны махыг бүхэлд нь амтлан чанаад оюун төгсийг хүслэн Үүрцайх хоёрыг, дамирангийнхныг, альгэрмааг нөхөр хүүхдийнх нь хамт урьж нэг орой хөл хөдөлгөөнтэй халуун дотн яриа өрнүүлж дуу хууртай өнгөрүүлжээ.